Джек Тайлер гэр бүлийнхнийхээ хамт Орландо хот руу саяхан нүүж ирсэн. Учир нь тэдний дүү Чарли теннис сайн тоглодог учраас түүний теннисний карьерийг дэмжихийг хүсжээ. Джек Айво мужид байхдаа хөл өмгийн од байсан ч уур уцаар нь түүнийг байнга асуудалд оруулдаг байв. Нүүхийнхөө өмнө нас барсан эцгийг нь доромжилсан нэг хүүтэй зодтолсон байдаг. Джек эцгээс огтугаар жолоо барьж яваад ослоор нас барснаас хойш ихээхэн бухимдал уур хилэнгээ дотроо тээж явдаг. Үүнээс гадна ээжтэйгээ харилцаа нь улам мууцаар байв. Шинэ сургуульд очиод Джек орчиндөө дасан цогцоход хэцүү болж өөрийгөө гадуурхсан мэтэр мэдэрдэг. Анхны өдрөө л тэр хэд хэдэн сурагч нэг хүүхдийг зодож байгааг харна. Джек туслахаар оролцоход зодуулж байсан хүн өөрийг нь цохиж орхино. Ийм хачирхалтай зүйл түүнд тохиолдсон гайхсан Джек холдож явна. Харин нөгөө хэд нь зодолцоор л үлдлээ. Удалгүй тэр сургуульд дээрээ үзэсгэлэнтэй Сэтгнүр зан ажтай Бажа Миллертэй танилцсан. Оройн хоолны үеэр Джек ээж нь шинэ сургууль нь ямар санагдаж байгааг асуухад тэдний харилцаа нь аль хэдийн муудсан тул жирийн яриач өрнөж чадалгүй маргалдаад дуусна. Дараагийн өдөр нь өмнөх өдөр харсан залуу Джек тэр ирж өөрийгөө Макс Куперман гэж танилцуулдаг. Тэр Джекийг Айвод хөл өмг тоглодог байсныг мэддэг. Бас сургуулийнхан бүгд мэддэг болсон гэдгийг хэлнэ. Учир нь Джекийн зодооны бичлэг сургууль даяар тархжээ. Макс өмнөх өдрөө харсан зодоон нь зохион байгуулалттай тулаан байсан гэж тайлбарладаг. Тэр өөрөө Мастер Жан Роккогоос холимог тулааны урлаг сурч байгаа гэдгээ ярьдаг ч Джек тулаан сорох сонирхолгүй байлаа. Ингэсэн ч ганц бичлэгийн ачаар Джек гинэт олонний анхаарлын төвд орж буруу шалтгаанаар танигдсандаа дургуцдаг. Never Back Down кинон босогч догшин зан ааштай өсвөр насны хүү Джек хэрхэн газар доорх тулааны ертөнцид татагдан орж бүг өгүүлдэг. Эхэндээ тэр эдгээр тулаанд оролцохыг хүсдэггүй ч найз нөхөд гэр бүлийнхэнд нь занал хийсэн аюул ирсний дараа туршлагатай тулаанчийн удирдлаганд орно. Ингэснээр Джек болчомгүй ууртай хүүгээс тэнцвэртэй сахилга уттай тулаанч болж өөрчлөгдөх замыг харуулдаг. Эргээд кинонд ороход Бажа Джекийг нэгэн үдшилтэд урьдаг. Джек түүнд баг зэрэг сэтгэлдээ тул өдөржин баяр хөөртэй явдаг. Оройн үдшилтэд очиод Макстай уулзаж, Макс түүнийг харин Райан Маккартид танилцуулдаг. Үдшилэг жирийн шигэ тоглоо мундаа хөгжим бүжигтэй. Харин хамгийн гол үйл явдал нь Fight Night буюу хэн хүснэн тулдах боломжтой тулаан байв. Райан Джекээс өөртөө тулдах гол тулаанд бэлэн эсгийг асууж, Айвогийн хөл өмгийн тоглолтыг дуусгаж өдөө хатгана. Джек зодлохыг хүсэхгүй гэдгээ дахин хэлдэг. Райан яагаад энд ирсэн юм бэ гэж асуухад, Джек Бажаг харна. Ингээд өөрийгөө өрхөнд орсноо ойлгоно. Учир нь Бажа нь Райаны найз хүн байжээ. Джек явах гэж оролдоход зарим хүмүүс замыг нь хааж, Райан эцгийнх нь үхлийг дооглоно. Эхэндээ Джек 50 байхыг хичээсэн ч эцгийнхэн талаар доромжилсан үг сонсоод тэсэлгүй тулалдахаар зөвшөөрдөг. Джек мэргэжлийн тулаанч биш ч гэсэн спортын өндөр ур чадвартай хүү илээ. Ингэвч энэ нь хангалтгүй байсан. Босхууртай газарт унана. Эцэст нь Джек хүнд цохилтонд орж ялагддаг. Аз болоход Макс түүний ганцаарныг нь орхихгүй гэрт нь хүргэж өгдөг. Маргааш нь сургууль даяар Джекийн ялагдлын тухай ярьж эхэлнэ. Хичээлийн дараа Макс түүнийг эргэж очиод холимог тулааны урлагийн шилдэг техниктэй CD өгнө. Мөн Жан Роккогийн удирдлагад бэлтгэл хийж эхлэхийг урьдаг. Эхэндээ Джек татгалзаж Максыг явуулдагч CD-г гартаа барин бодолд автна. Маргааш нь Джек Жан Роккогоос 365 Combat клубд очино. Макс баяртайгаар ухтаа авч мастертай танилцуулна. Жан эхлээд анхан шатны ангид орохыг зөвлөдөгч Джек өөрийгөө хурдан сурна гэж гуйж агсан төвшний ангид орохыг хүслээ. Тэр Джекийг шалгаж үзээд түүний шийдэмгий занг харж зөвшөөрнө. Харин нэг чухал дүрм байгааг сануулдаг. Бэлтгэлийн заалнаас гадуур хизээч зодтолдож болохгүй. Эс тэгвэс хөөгдөнө. Тэр орой Бажа Джектэй уулзаж түүнийг өрхөнд оруулсандаа уучлалтгүйн. Тэр байдал ийм ноцтой болно гэж бодоогүй гэдгээч хэлдэгч Джек түүнийг уучлдаггүй. Өглөө эрт Джек бэлтгэлийн цагаас нэг цагийн өмнө клубт ирнэ. Төлбөрөө төлөхдөө Жан зааланд амьдардгийг анзаарна. Дасгал хийж байх үед Жан түүнд цохилт дээр өшгөлөлт нэмхийг заана. Гэвч өшгөлөлтөнд сул байгааг хараад амьсгалаа зөв авах техникийг сургана. Ингэснээр түүний хатуу шөрийн бэлтгэл эхэлдэг. Нөгөө талд Чарли ч мөн теннисний бэлтгэлээ эхлүүлнэ. Нэг орой Джекийн ээж түүнийг данснаас $200 авсныг асууж, цүнхийг нь шалгахад боксing бэлээ олж харна. Үүнд маш их уурлаж Джекийг загналаа. Джек тайлбарлахыг оролцсон ч ээж нь сонсгоос татгалзана. Хэд хоногийн дараа Бажа Райантай уулзаж Джектэй ингэж харьцанд зэмлэнэ. Ингэвч Райан Джекийг олонний өмнө доромжилсандаа огтхон ч гэмшдэггүй.
Бажа Райныг хүмүүсийг зовоож өвдөхөөс таашаал авдаг жинхэнэ садист хүн болчихсон гэж үзээд цаашаа төвчхийн аргагүй болсон тул түүнээс сална. Рай өөртөө итгэлгүй атаархал нь хөдөлж Бажагийн гарыг чанга атхан өвтгөн. Джек оролцох гэж оролдоход Бажа түүнд битгий оролц гэж хэлнэ. Тэр мөчөд Райн дахин Джекийн эцгийн үхлийг сөхөж гаргана. Үүнээс болж Джек өдөржин ууртаа явж энэ нь бэлтгэл дээр нь шилэн. Тэр төвлөрч чадахгүй байгааг Жан анзаарч Джекийг гэртээ хайрч сэтгэлээ тайвшруулахыг тушаана. Макстай хамт явж байхдаа Джек Жаныг дооглож "Ядаж чи харих гэртээ юм байна" гэж хэлдэг. Тэд Максын машинаар явж байгаа гэсэн тэмдэг дээр зогсоход арын машинд хасралтгүй дохоогоо хангинуулдаг. Энэ нь Джекийн уурыг улам бадрааж тэр машинаас бууж арын хүмүүс рүү дайрч зодтолдог. Энэ бүхнийг Макс бичлэг болгон авч бичлэг нь маргааш нь YouTube-ээр салхимт хурдан тархдаг. Дараагийн өдөр нь Бажа далайн эрэг дээр Джектэй ярилцахыг оролдсон ч бүтлгүүддэг. Райн найзуудтайгаа тэднийг хамт зогсож байгааг хараад улам цохолдно. Дараа нь Джекийг бие засах газарт ганцаараа олж Бажагаас холбай гэж анхааруулна. Райн Джекийг хэлбэрхэн дийлж чадна гэдгээ мэддэгч хүчирхийллийн таашаалыг авахын тулд бусдын нүдэн дээр байх шаардлагатай тул Джекийг Beat Down нэртэй газар доорх тулааны тэмцээнд оролцохыг сорьж дууддаг. Макс Beat Down тэмцээн эх сард болно, харин яг цаг байршлыг нь эцсийн мөчид тулаанчдад мэдэгддэг гэж хэлнэ. Джек ердийнхөөрөө бэлтгэлдээ ирэхдээ Жан түүний гарын шархыг хараад заалны гадна зодолдоод ирснийг шууд ойлгож тэр даруй заалнаас хөөн гаргана. Гэртээ очиод Джек ээж нь Чарлиг зодолдоод нүд нь хөгөрсөн гэж загнаж байгааг харна. Тэр бүр Джекийг дүүдээ муу үлгэр дуурайл болж байна гэж зэмлээд удалгүй маргаан дэгддэг. Ээж нь уураа барьж дийлэлгүй стакан шидэж хангална. Дараа нь Чарлигаас "Чи ч бас юм эвдмээр байна уу" гэж асуухад Чарли 1.5-г хангална. Эцэст нь Чарли үннээ хэлж зодтолсон бишээ, харин бэлтгэлийн үеэр бөмбөгөнд цохиулсан гэдгээ хэлдэг. Гэхдээ Джек шиг харагдахын тулд зодтолсон гэж хэлбэл илүү гоё сонсогдно гэж боджээ. Джек заалан дахин орох ирэхгүй болсон тул Жаныг гадагш гарахыг хүлээхээс өөр аргагүй болно. Эцэст нь шүн Жан хүнс авах гэж гарахад Джек түүнтэй уулзаж анхнаасаа заалны гадна зодтолдох санаатай байсан. Бүр сургуулийн нэг залууг зодохын тулд зааланд орсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн тэр өнгөрснөө ярьж аавынхаа үхлийг өөрөө зогсоож болох байсан гэж боддог. Тэр гимшлэн дотор нь хуримтлагдсан уур хилэн болон хувирсныг хэлнэ. Джек зодтолцсноор гэр бүлээ гонсоолгосноо мэддэгч энэ удаа бүхнийг засч дахин уурлахгүй байхыг хүсэж байгаагаа илчлэнэ. Тэр зааланд бэлтгэл хийж байхдаа ч уур нь алга болдог гэдгийг хэлдэг. Джекийн чин сэтгэлийн яриа Жаны сэтгэлийг хөдөлгөж эцэст нь түүнийг буцаан зааланд авахыг зөвшөөрнө. Жан Джекийг туйлын хүнд бэлтгэлд оруулж хязгаарыг нь тултал шахна. Энэ бүх хугацаанд Макс ямар ч нөхцөлд Джекийн үнэнч найз хэвээр байсаар ирсэн. Джек Жан хоёр ч улам дотн болдог. Нэг өдөр Джек Жанаас яагаад зааланд амьдардгийг бас яагаад өдөр бүр нээлттэй байдгийг асуухад Жан аажмаар сэтгэлээ нээж өөрт нь Жозеф гэдэг дүү байсан, маш сайн тулаанч байсныг ярьж өгнө. Нэг удаа тэд бааранд нэг хүнтэй маралдахад Жозеф түүнийг дийлжээ. Тэр хүнд оромжлогдсон байдлаар явсан ч удалгүй буцаж ирээд Жозефийн толгоор нь буджээ. Дүүгээ хамгаалж чадаагүй гэмшлээсээ болж Жан заалны гадна хинтээ ч уулзаж чадалгүй өнөөг хүрсэн байв. Өдрүүд өнгөрөх тусам Жан Джект байрлалаа хэрхэн өөрчлөх, доош дарагдсан үедээ хэрхэн мултрахыг заана. Гэхдээ нөхцөл байдал бүр өөр байдаг тул эцсийн шийдлийг өөрөө олох ёстойг сануул. Нэг өдөр Джек гэртээ ирэхэд ээж нь Чарлигийн тэмцээнд явсан тухайга бичсэн тэмдэглэл үлдээжээ. Ээж нь Джекийг байнга дүүгийнхээ тоглолтод ирэхийг хүсдэг байсан ч тэр хизээж очиж байгаагүй. Харин энэ удаа Джек очиж дүүгээ дэмжинэ. Джекийг тэнд ирэхэд Чарли бол ээжийнх нь нүүрэнд инээмсэглэл тодорно. Ээж нь цаашид харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Дараа нь Джек Бажатай уулзаж зодтолдож шийдсэн өөрийнх нь алдаа байсныг хүлээн зөвшөөрнө. Мөн Бажа олон удаа уушлахгүйхийг оролцсон ч өөрөө бүдүүлэг хандснаа ойлгоно. Ингээд хоёр тал харилцан нэг нэгнээ уучлж шинээр харилцаагаа эхлүүлнэ. Нэг өрөө Джекийн ээж нь 365 Combat клубт ирж хүүгийнх нь багш Жан Рокотой уулзна. Түүний өмнө Жан Джекийг зүгээр нэг сайн тулаанч биш, харин өөрчлөгдсөн хүн болсон гэж магтана. Бэлтгэлийн ачаар Джек өөрчлөгдсөнийг харсан ээж нь Жанд шүүмжлэх зүйл олсонгүй. Тэр Джекийн дараагийн сарын төлбөрийг төлөөд явахдаа хүүг нь сайн харж хандаж өгөхийг аяархан гуйна. Джекийн амьдрал бүх талаараа сайжирч байгаа мэт санагдана. Гэр бүлийнхэнтэйгээ харилцаанд эрдэж, найз охиндоо болсон тул хиндэж өөрийгөө батлах шаардлагагүй болжээ. Гэтэл Макс Beat Down маргааш болно гэж хэлэхэд Джек тулалдахгүй гэж шийдснээ мэдэгдэнэ. Энэ хооронд Райны аав найз нөхдийнх нь өмнө хүүгээ доромжилж ичээхээс огтхон ч ичдэггүй. Үүн дээр нэмээд Джек тэмцээнээс гарсныг мэдсэн Райн бүрч ууртай болж эргэн тойрных нь хүмүүс ч түүнийг дорд үзсэх болдог.
Джекийг олохоор Райан 365 Combat Club-д ирэхэд Макс яг явах гэж байгааг харна. Райан Максыг гэртээ ирж шинээр сурсан мэхүүдээ залууст үзүүлэхийг урьж хамт машинаар явъя гэж санал болгоно. Сэтгэл нь хөдөлсөн Макс түүний машинд суух бөгөөд багш нь Жан түүнийг дуудаж байгааг ч сонсолгүй орхиод оджээ. Гэрт нь очиод Макс залууст амьсгалын техникийг заах гэж оролдоход тэд түүнийг шоолж инээлдэнэ. Энэ боломжийг ашиглан Райан Максыг тулалдахыг уурхад хамгаалтын хэрэгсэлгүй тул Макс үүнийг зүгээр л нэг нөхөрсөг спарринг гэж бодно. Гэвч Райан цохилдоо байрахгүй Максыг аимшигтайгаар зодож ухаан алдуулан Джекийн байрны өмнө хайж орхино. Максыг хүн зодуусныг харсан Джек, Бажа хоёр түүнийг яаралтай эмнэлэгт хүргэнэ. Бажа цагдаа дуудахыг санал болговч Макс Джекийн уурыг улам бадраахгүй тулд татгалзнаа. Уур хилэн оргилдөө хүрсэн Джек Максийн машины түлхүүрийг аваад гарахад Бажа араас нь даган болчимгүй зүйл хийхээс бойлуулахыг ордно. Тэр Райан Джекийг өрхтөж өөрөө эрхийг нь хүлээж байгааг сануулдаг. Гэвч Джек би хайртай хүмүүсээ хорлуулж байгаа зүгээр сууж чадахгүй. Үүнийг дуусгахын тулд Райантай нүр тулах ёстой гэж хэлнэ. Тэр Максийн машина тавьсан заал руу явлаа. Гадаа зогсож байгааг харсан Жан гарч ирээд юу болсон талаар асуухад Макс эмнэлэгт хэвтэж байгааг сонсоод өмнө харсан залуу буруутайг ойлгоно. Жан ямар ч шалтгаантай байсан заалны гадна зодтолтвол дахиад хизээ ч буцаж ирэх боломжгүйг сануулдаг. Харин энэ удаа Джек эцэг нь нас барсан шөнийн тухай ярьж өгнө. Тэр орой аавыг нь согтуугаар жолоо барихаас зогсоох бүх боломж түүнд байсан ч юу ч хийгээгүй зүгээр л орхисноо хүлээн зөвшөөрдөг. Тэр туршлагаасаа заримдаа юу ч хийхгүй байх нь аимшигтай үр дагаварт хүргədгийг ойлгосон гэдгээ багштай хэллээ. Джек Жаны өнгөрснийг хөндөж дүүг нь буудсан хүнд одоо ч юу ч хийхгүй байх уу гэж асууна. Эмзэг сэдвийг нь хүндсэн Жан нулимс туслуулан сүүлийн 7 жил өөрийгөө жигшиж амьдарч ирснэ. Гэр бүл найзуудтайгаа ч нүүр тулж чадахгүй явдгаа хүлээн. Үүнийг сонсоод Джек та зүгтэж байна. Та бууж өгсөн гэж шулуухан хэлээд хүн бүр өөрийнхөө тулааныг хийх ёстойг сануулдаг. Ингээд Джек ялах нь хамаагүй Райантай тултахаар шийддэг. Явахын өмнө Жан түүнд үр дүнг нь өөрөө удирдах чадна гэдгийг тулааны чиглэлийг өөрийнхөө гарт байлгахыг зөвлөнө. Джек гэртээ очиод аавынхаа цамцыг авч Beatdown тэмцээнийг зорин хөдөлдөг. Тэнд No Holds Barred буюу бараг хязгааргүй тулааны тэмцээнийг үзэхээр олон хүн цугларчээ. Тулаан бууж өгөх буюу tap out эсвэл хүнд цохилтоор дуусна. Гэхдээ нүд ухах, цавь руу цохох, хацахыг хориглодог дүрэн бий. Джек бүртгүүлж тулаан эхэллээ. Джек Райан хоёр дараалан ялалт байгуулснаар ахинаа. Нэг тулаан Джек хавиргаа гэмтээсэн ч ялж хагас шигшээд шалгарна. Тэр галтгоонд мөсөөржин тавьж байхад Бажа орж ирэн дэмжлэг үзүүлж яагаад тулалдаж байгааг нь ойлгосноо түүнд итгэж байгаагаа хэлдэг. Харин Райан өрсөлдөгчөө дийлэхгүйд хүрч дүрм зөрчин нүдрүү нухаж буулт хийлгэнэ. Үүний дараа ёс бус үйлдэл илэрч шүүгч түүнийг тэмцээнээс хаслаа. Райан хасагдсныг мэдсэн Джек өөрөө ч тэмцээнээс гарна. Учир нь түүний зорилго нь анханасаа тэмцээнд төрүүлэх бус Райантай тулдах байсан юм. Джек Бажатай хамт явж бүх зүйл дууссан гэж бодно. Гэвч уур хилэн бадарсан Райан тэднийг зогсоохоор зогсоол дээр гарч ирнэ. Джек тэмцээн зорилго нь байгаагүй ч хэлэхэд Райан түүнийг бууж өгч зогтож байна гэж өдөө хатгана. Джек би тулалдахад билээ харин чиний хамгийн их тоодог үзэгчид чинь энд байхгүй байна гэж хариулдаг. Үүнд доромжлогдсон мэт санагдсан Райан эхэлж дайрна. Жинхэнэ тулаан гадаа болж байгааг сонссон хүмүүс зогсоол руу цугларна. Райан Джекийн хэвлэлийн хажуу гэмтсэн гэдгийг анзаарч сул цэг рүү дахин цохино. Тэр Джекийг газар цохиж боох мэхэнд оруулснаар Джек ухаан алдах төхнө. Гисэн ч Джек гарч чаднаа. Жанаас сурсан бүх мэхээ ашиглан Райаныг эцэст нь хүнд цохилтоор унгана. Яг тэр мөчид эмнэлэгт хэвтэж байсан Макс гар утсаар энэ агуу тулааныг үзэн найзаа уухалн дэмждэг. Ингээд Джек эцэст нь Райаныг яллаа. Хэд хоногийн өмнө Макс Джектэй хамт сургуульд ирэх орно. Райан ялагдлаа хүлээн зөвшөөрч тэд бие биеэсээ хол байхаар болно. Нөгөө талд Жан цүнхээ баглаж гэр бүл найзуудтайгаа уулзгаар Бразил руу явах тасалбараа захиалжээ. Түүхийн төгсгөлд Жан 365 Combat Club-ийн хаалгыг хааж шинэ амьдрал руугаа алхдаг.